Ээж, би найзуудтайгаа уулзчаад ирээ за. Хөөе миний хүү. Гүч хаа шин осоо димэн штий. Хөө маргааш өглөө болохоор эрт найзуудтайгаа уулзалтаа тхүү миний хүү. Би удахгүй ээж. За. Өөрөө л мэдтээ. Хэрвээ ээж чинь өөрөө мэдгэж хэлсэн бол чи өөрөө мэдэж болохгүй л гэсэн үг. За. Хөөе миний хүү. Өөрөө мэд. За. Хөөе миний хүү. Өөрөө мэдээ. За. Би чамд өөрөө мэдгээд ам шүү. Хайртай юм чи. Миний хөө. Яс ээж. Ээж чинь чамд ийм гоё цамц авсан бай. Өмсөд үзтээ. Энэ өөрийг чиний дуртай пиг өнгө. Хэрвээ ээж чинь чамд хувцас авсан гэвэл чамд таалагдж байгаа хэсэг нь огт хамаагүй. Чи өмсгөл болно. Чи томдоод байгаа юм шүү. Төгсч томчод ялнаш. Миний охин чи ямар хөөрхөн би чи ямар хөөрхөн охин дөрүүлсэн бэ? Энэ миний ингээд зангитаад нэг гоё жоохон олиот жоохон байгаад өлдөө чи. Хүн ийм гоё цамцаж 15-аас хямдруул 12 гужиг аваад ирчих. Аль эргээ хар. Ямар гоё юм бэ? Би нэрээ болтгсон бол өөрөө л өмсчмөр. Гэхдээ миний охин өмс заяа залуу юм байж. Битээ олон юм яриатэй. Хүн ийм гоё цамц үзчих ч. За хүүхдээ сайн уу? Ном уншаа сууж байна. Хүш. Баярмаг хүүхэд ном уншаа суугаад штэ. Хэрвээ ээж чинь найзын өмхөд онгоцны нисгэгч болсон бол чи сансрын нисгэгч болох хэвээр. Яасан мундаг юм. Манай хүүхдөө. Ой. Баярмаг хүүхэд ном уншаа суугаад штэ. Аха. Пүүжээ. За, лаг юм аа. За, найз нь эргүүлээ ярья. За. Хаш! Гүн баярмаг хүүхэд ном уншаа суугаад штэ. Ном уншаа та чи. Ном унш. За. Хэсэг хугацааны дараа Сумын атман бүрв дөрж болормоо хүүхнийг дагуулan халуун усны газар руу орохыг нь бяцхан хүү ханан дах нүхэн цорхоогоор харин зогсон шүлсээ зэлгэж байгаа. Сайн Ямар ном өгсөн. Харин зогсон. Манай хүүхэд ном уншаа сууж. Танай хүүхэд юу хийж байна? Усан сэлж байна. Ээж гэрээ зэрвэж байгаа юм уу? Хүн туслах уу? Та ядарч байна уу? Зүгээрээ миний хөө. Ээж нь ядраагүй. Хэрвээ ээж чинь ядраагүй гэж хэлж байгаа бол тэр маш их ядарч байгаа гэсэн үг. За, тэгвэл би хөвтлээ шүү. Ямар хацгүй ийм бүгдээ очдог. Ямар Би туслая л дээ та ядраад байгаа юм шүү. Ахи бэ яа. Санаагаар ихгүй ахнаас асууж юм яа нэртэй. Би бүгдээ ганцаараа хийж заяа. Ахнаас ганцаараа хийж болчихдээс одоо тэгсэн болгоо лээгүй. Ямар нэр ахгүй мүү. Хөөе миний хөө. Чи өөх иддэг лөө? Гүү би өстөө гэж чаддгүй шүү дээ. Ээж нь чамд ямар нэгэн идэх юм санал болговол хуцалгүй л ид. Ид чи. Ягаар өөхөд чаддгүй. Өөх чи хүний мэд хэрэгтэй. Ид. Маялаа тийм ч мэдгүй юм ч идгүйгээд алцганаад ах юм. Чам дөрөж ин өөхтэй сайхан хоол хийлээ. Юу ихтэй өөх ид чи. Миний хүч нь тарас иддэг лөө. Яагаад иддэг чи? Ээж. Би найзуудтайгаа уулзч Оо за. Хөөе миний хөө. Миний хүч одоо өдий 20 нас хүрчлээ. За дарвидц ингээд хамаагүй хэтрүүлж ууваа. Ганц 2 пи бол яах вэ? Хэрвээ ээж чинь чамайг чи том болцсон штэ. Ганц 2 пи бол зүгээр штэ гэж хэлж ивэл тэр зүгээр л чамаа шалгаж байгаа. Бит юу? болох юм уу? Болохгүй яа тий. За. За. За баяртай хайртай шүү миний нархан. хэдэн цагийн дараа Хөөе миний хөрөөд ирсэн үү? Хөөе байж та. Чи ууц юм уу да? Хэдийг уусан? Нэгийг үү? Завтлаа яриад. Хоёрыг уусан юм шиг. За. Ээж нь автны хэлэхгүй заяа. За өрөнд орж явах. За. Миний мөн боломжтой. Цааш тийм үгүй. Би юугаа там болчих юм биш тийм.
байна уу? Галуудрахаа. Энэ хүүхэд чинь гэртээ согтуу орж ирж байгаа юм. Чи? Хинийгээ дуурайхаараа одоо ийм болцдог байна. Чи одоо нэг уулзсан байгаа. Ээж нэрлээ. Өө ээж. Ээж нь чамайг махаа гаргаараа гэж хэлсэн шүү дээ, тий? Ээж охин махаа гаргацсан шүү дээ. Хэрвээ ээж чинь махаа гаргаарэ гэж хэлсэн бол тэр зүгээр л би очиж шүү. Гэр орон цэвэрхэн, хоол унд бэлэн хамаг юм жин там байх ёстой шүү гэсэн л хөг. Би чамайг нөө махаа гаргаараа гэж хэлсэн баггүй юу? Юу ээж би гаргацсан шүү дээ тэнд. Чи энэ гэр орныхоо байгаа байдлыг хардаа чи хурдан гэр орноо цэвэрлээ. За. Махаа гаргах гэж хэлээд очив. Миний охин? Ээж нь чамтай нэг чухал юмны талаар ярих га. За юу юм? Миний охин чинь дүүтэй болохыг ер нь хүсэж байна. Хэрвээ ээж чинь чамайг дүүтэй болмоор байна уу гэж асуувал чи аль хэдийн дүүтэй болчихсон л гэсэн үг. Үгүй. Яагаад дүүч хөөрхөн штэ миний охин. Үгүй дүү нар чи ядаргаатай штэ. Жаахан би одоо гоё л нь штэ. Чи дүүтэй болч л доо. Чи дүүтэй болол доо. Дүүтэй болохыг мөрөөд жин гэж хэл. Мөрөөдөж байна. Баяр үргээ миний охин. Ээж нь хоёр дахь хүүхдэд дөрүүлэх ээж нь чирэмсэн.